одоо маш харамсалтай. Яагаад тэр нөгөө хүмүүс ингэж боддtiin билээ. Налуу замыг одоо ингэ налуу зам хийхдээ бид нар ингээд би ч хэлэл одоо 35.5 арьс мөрийн готлон өмсдөг тий. За гэтэл та одоо магадгүй 37 арьс мөрийн готлон өмсдөг тий. Ингээд бид нар ингээ өөр хүлтэй, өөр биетэйтэй адилхан хүмүүсийн тэрэгэнцрийн хэмжээ өөр өгдөг хэвгүй. Өргөн байж болно, нарийн байж болно, хүүхдийн тэрэгэнцэр болж ичгэн. Яг тэрэн шиг ингээд хүн хүний ялгаатай байдал өөр байхад тэрнийг налуу зам чинь ингээд ямар ч тэрэгэнцэр явхад одоо хажуугаар нь дууг нь орчхооргүй байх хэвээр. Лефтний хаалга бүх тэрэгэнцэр орох боломжтой байх хэвээр. Бүх хаалга шат ямар ч тэрэгэнцэр хүүхдийн тэрэгч бай ингээд явчихаар боломжтой байх хэвээр. Дээрээс нь тэр нэг өксөөр ингээд зам байгаад байгаа шүү дээ. Гулгуур шиг хийгээд байгаа. Тэр чинь ингээд 6 м яваад хүн чинь гараараа ингэж явж байгаад жоохон амрах тийм тэгш хэсэг байх хэвээр. Тэгш хэсэг байхгүй бол хажуугаар нь бариул байх хэвээр. Энэ юмыг бид нар ингээд яриад одоо баг 20 жил болж байгаа шүү дээ. Тэгтэл ингээд төрийн ордонд өнөөдөр тэр нөгөө оруулж ирж байгаа зам нь маш нарийнхан учраас баясгалангийн тэрэгэнцэр бол ингээд арайчуулж тэр нарийнхан юмар яваад хажууд шиг уншиж байгаа байхгүй. Тэгээ харамслаа нь яг тэр налуу зам болон тэрэгэнцэртэй дүрс нь манай бичлэгт байдаггүй. Угаасаа нөгөө улсын хурлын нөгөө юм бичлэгүүд чинь тэрлөө чиглээгүй чиглэсэн л гардаг нь бас нэг юм харагж байгаа юм та. Тэгтээ бол амар унсан шүү дээ. Толгойн ингээд баг тэр нөгөө төрж явсан хүн хажуугаар нь гараа ингэж оруулж нөгөө толгойг нь модон цохохоос хамгаалсан. Тэрнээс биш хэрэв тэр босгож ч юм уу хатууд нь толгой зогцсон бол тэгэл юм. Тэгэхээр нэг бэрхшээлтэй хүн дахиад бэрхшээлтэй болоод байдаг байхгүй. Ер нь бол ингээд гэмтэж хүртээд байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар улс орнороо л энэ хүртээмжийг харах хэрэгтэй гэдгийг одоо манай парламентын чуулганы танхимаас харагдаж байна. Тийм. Манайхан амарс тийм сайхан сэтгэлээрээ л хийгээд байгаа байхгүй. Тэрнээс биш тэр чинь нэг юм бас тэр чинь нэг юм сайенс одоо шинжлэх ухаан дээр тулгуурлаад тэдэн метрийн налууг нь ингээд гараараа өөрөө дугуугаар явхад хоошоо ухарч унахааргүй хэмжээний налуу гэдэг ямиг яриад байгаа юм л та. Манайх ийм гулгуур шиг гэдэг байхгүй. Ийм огцон гулгуур шиг тэгээд ийм налуу байх хэрэгтэй ингэж хичээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээд бид нар яриад энэ саадгүй орчин хүртээмжийн тухай хуулийн дээр бас нэлээ хэрэг энийг хийхгүй буруу хийвэл одоо яах юм гэдэг асуудал манай хуулинд тусгадаад утахгүй орох гэж байгаа. Жадан багийн баясгалан танилцуулнаа. Энэ төгслийн бэрхшээлтэй иргэн ордог нь замаа жоох өргөн болгоё. Хурал тамгын газар.